Сайн бацгаана уу? Налгачуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олноос ээлжид шинэхэн дугаараа энхүү та бүхэндээ эхийн ачийг магтан дуусан энхрээ үрс болоод эрхэм ханых нь халуун сэтгэлийн мэндчилгээгээр уламжилж байна. Ижитэй орчлон баян тэр дундаа ижийн амьд сэрүүн байхад ийм гоё цэцгийн баглаагаар гинтийн барина гэдэг зөөлөн их аз зовшон бизээ. Хорвоод мэндэлсэн Хоски баярын өдрөнд тохиож байгаа эрхэм хайртай ээж энх цэцэгтэй хэмээн хаяглаж хань олон үр хүүхдүүдийн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэндчилгээг хамтдаа уламжилцгаая. Самацгоно. Их цэцэгч байна уу? Ирсэн өдрийн мэнд баярлалаа минь. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. За мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр яг одоо маш гоё хүүхэд шүүгсэн өргөний эзэн гэд хэлчихэд ээдэ буруудахгүй юм шиг байна. Энэ цаг мөчид төрсөн өдрийн баяранд тохиож байгаа энх цэцэг хичээгээ зорин хүрэлцэн ирээд байна. Ихчээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Ая тахтай сайхан үйлчиж байна. Оо сайхан үйлчиж байна мэдээ. За тэгэлгүй яхаа тэгээд энхийгч хүүхэд шүүгсэн их өргөө гэж нэрлэдэг нь юу юм бэ гэхээр олон ээж авуудын онцгойлон ажил мэргэжлээ санаа зовхгүйгээр хийх мянган өрсийг бас соён гэгэрүүлж энэ их үйлсэд бас өөрийн хувь нэмрээ оруулж байгаа энх цэцэг эрхэм сайхан бүсгүйд гээд ийм гоё цэцгийн боглоо ирсэн. Баярлалаа. За бид бүхнийг хараад ер нь бол зүс таньж байгаа болов гэж би бодож байна. Налагчуудаа хайр түгэе гэд мэндчилгээ хүргэлтийн хамт олноор танд хаяглаж бэлэг ирсэн байна. За баярлалаа мэдээ. За танд маань ер нь хүлээж байгаа таамаглаж байгаа тэр л болов гэсэн хүн байна. За тэгээд мэдээж хэрэг миний өмцөнтэй сайхан хүүхдүүд бас байгаа бас найз нөхдүүд. За тэгээд ах дүү нар маань байна л да. Тэгтээ ерөөдөө бол наад хэлбэр маань миний одоо хүүхдүүдээс ирсэн байх гэж бодож байна да. Ээж хүний хувьд ээдээ энэ орчлонгийн хамгийн том талархал нь үрсээрэн гоёх байдаг болов гэж бодож байна. Дүүгийнх нь горт маш гоё цэцгийн баглаа байгаа. Тэгтээ бас сайхан сэтгэлийн үгс байгаа юм хийгчээ. Эхлээд танд хаяглаж ирсэн сэтгэлийн сайхан үгсийг хоёлаа саатан сонсъё. Тэгвэл хүүхдүүд мөн үү биш үү? Чухам хин ийм гоё гинтийн бэлэг явуулгаа гэдэг нь тодорхой болох юм шүү. Тэгээд угтаан болдог нь мэндчилгээний үгсийг өөрөө тэр хүндэд зориулаад уншичдаг. Харин энэ удаа маш эртнээс бүр шүлгийн мөртүүдийг хүртэл хаяглаад энэ үгсийг л заавал дамжуулж өгөөрэй гэдэг даалгавар өгсөн учраас утаснаас харж агаад зөвхөн танд хаяглан ирсэн сайхан үгсийг дүүн толиулж байна. Хүлээн авна уу? Хорвоод мэндэлсэн Хоски баярын өдрөнд тохиож байгаа эрхэм сайхан энх цэцэг бүсгүй танд төрсөн өдрийн мэндийг дэвшүүлэн айлтгаж байна. Үгээрэн залуурдаж, үйлээрэн биднийг хөтөлсөн, үггүй ойлгуулж харцгаараа биднийг ухааруулсан, сүүгээрэн тижээж чадлаараа биднийг өсгсөн, совингорон мэдэрч ерөөл өрөөн биднийг хамгаалсан, урмаараа тэтгэж бурмаараа биднийг шагнасан, ухаанаараа ялж итгэлээрэн биднийг зоригжуулсан, нулимсаараа зэмлэж энээдэрэн баярлуулсан, бүдэрхэд минь түшиж бухимдахад минь аргацсан хорвоогийн хамгийн сайхан ижимэн тандаа нарт инхэн хорвоод хүмүүн заяаг олж мэндэлсэн нандан сайхан өдрийн мэндийг хүргье. Өрсөн танараа гойж явдаг юм шүү. Үлэмжийн сайхан бүсгүй юм шүү та минь хэмээн энэ цаг мөчид таны төрсөн өдрийн баяр дээр баяр нэмж хайртай үр хүүхдүүд болоод ханыхан зүгээс хаа хол байгаа Япон улсаас үр хүүхдүүд Улаанбаатар хотод суугаа охтууд нь одоо эндээс надтай хамт ирчихсэн нулимс дүүрэн л ижийнхин баярыг хаалцж байгаа үр хүүхдүүдээс нь маш гоё сэтгэл шингэсэн бэлэг явуулсныг уламжилж байна. Хүлээн авна уу? Баярлалаа. Ихчээ мэдээж ээж болсны бахархал яг л энэ цаг мөчид танд манд төрж байгаа болов гэж бодож байна. Хол ор байгаа хүүхдүүд нь хамгийн гоё мэндчилгээг л ижид минь хүргэж өгөөрэй гэд өглөөнөөс хойш тасралтгүй дүүдэн чин сэтгэлийн хүсэлтийг тавьсан. Одоо бас тэндээс бид шууд бичлэгтээ явж байгаа. Онцгойлон ээж юу гэж хэлэх бол яаж хүлээж авсан бол гэд догтлон үзэж байгаа болов. Хайртай гэр бүлдээ хандаж, хань үр хүүхдүүдтэй хандаж үг хаалцаач. Тэгээ ямар ч хэлсэн өөр хүүхдүүдтэй үнхээр баярлж байна. Тэгээд өнөөдрийг хүртэл ээжтэйгээ хамт тийм ээ бүгдлээ сайхан
ээжидээ уран бүтээн мөгж дандаа халамжилж хайрлаж тэгээ зарим одоо хүүхдүүд маань яг л миний одоо өөрийн үр хүүхд нөгөө найз шиг минь бас том охин минь ханддаг байхгүй юу. Тэгээд үнэхээр том охинтой болон Япон оронд байгаа бас тий том охин ган чимэгтэй би бас Япон оронд байгаа хүү ган болдоо за ган цэцэг ган бат гэдэг хүүхдүүдтэй үнэхээр баяртай байна гэж чинь баярлж байна. Үнэхээр одоо үнэхээр чин сэтгэлээс талархаж байна. Энэ сайхан үр хүүхдүүд маань эрүүл саргад өнөөдөр миний хажууд ингээ өсөж тарнж байгаа юм. Үнэхээр ихчийнхэн зүгээс энэ үнэхээр үн цэнтэй хөгжүүчүүдээ тийм ээ тэгээд чинь үнэхээр баяртай байна. Яг гинтийн бас ингээд гоё билег ингээд авчирч өгчөөд үнэхээр талархаж байна. Тэглэв яг хөө тэгээд амралтын өдрөөр ажиллаа хийгээд л тун завгүй байхад нь хаанаас чим цэцгийн баглаа ороод ирэхээр хэн бүхэн их сандарч их тулгамдах болов гэж бодож байна. Хүчээрч урсах он жилүүдийн урсгалд зүгээр л та минь дэрэгдэн байж хайрлаарай. Ээжээ гэж дуудах болгондоо баярлаж байдаг. Ижил хэдэн урстэй эгч минь та урт наслаж хайрлаарай. Айлчлан ирсэн настай наз жаргалаар дүүрэн учран золгосон настай ноён гихшгээр дүүрэн байх болтугай инхэгчээ. Таны соён гээрүүл хийх үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. Нарэлэг хорвот жаргах би надад ангиж минь заяа сон билээ ухаарчгүй зэгүй энэ сэтгэлийн үчин болгон тэлсэн билээ. You